Солонгос кинон дээр тийм ингээд юм карьертэй явж исэн хүмүүс карьераа алдахаараа ингээд нэг юм шарсан дахианы газар ажилладаг юм тий. Хамгийн байж болох бол ер нь ихэнх кинод жоо тийм байдаг тий. Дандаа ингээд яг шарсан дахианы газар ажилладаг аавтай. Солонгос сургуулийн яг үндсэн хичээлд нь ингээд таквондо гэж ордог үстэй. Хятад сургуульд болохоор кунфу гэж ордог. Тэгээд би энэ бол гар утасны реклам юм. Би ингээ контент хийдэг болсноос хойш ингээ кино минь юм хүм үзэхээр ингээ за энэ тэрний реклам ороод ирчихлээ. За энэ энийг сурталчилчлаа гэх тэгэж бодоод байдаг болсон. Мэргэжлийн онцлог. Үгүй байлаа ч гэдэг амар жүжигтэй. Тэгээд гол дүрийг авсан шүү дээ. Тийм үү? Тийм. Кино юу? Тийм. Тэр кино тоглож байгаа юм уу? Үгүй. Тоглолцсон юм уу? Болцсон тэр кино. Ёо. За өдөр сайн байна. Докторийн цаашин дугаар хийгэл болсон байдаг. Өнөөдрийн зочноо акшн хийсэн байгаа. Сайн уу? Сайн байна. За акшнаас сонсох юм байдаг. Үзэгчдээ нөгөө танилцуулж өгөө. За сайн байцгаана уу нөгөө англиун гэдэг тэгээд Англиун. тийм тэгээд юутэй англиун. Юутэй англиун. Тэгээ яг хүмүүс мэддгээр нь тийм контент хийдэг. За тэгээд өнөөдөр болоо ямар кино үзэж байгаа гэхлээр манай англиун сонгосон Brave Citizen гэх юм байна. Нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод үеийнхний дээрлэхтэй тэмцэх. Зоригтой эмэгтэй түүхийг Brave Citizen киноос хэдүүлэн хамтдаа үзэх болно. Түүний хүсэл мөрөөдлөөс илүү шудраг үнний төлөө тэмцэх тэмцлийг хамтдаа үзцгээе. Яагаад идэггүй киног сонгох болов? Талаас тэ. Ер нь солонгос кинонд бол дуртай. Тэгээ солонгос нэг ангитай кинонууд ч өөрөө амар нөгөө гоё ер нь л гоё байдаг шүү дээ. Ер нь солонгос кино гоё шүү дээ. Тэгээ би яг тийм яг юм одоо Европ ч юм уу нэг тиймэрхүү төрлийн кинонууд нэг үзэх дуртай биш аахгүй. Тэгэл ерөнхий зүгээр дуртай улсынхаа дуртай кино сонгоё гэж бодоо. Тэгээ жүжигчин нь өөрөө бас айгу одоо алдартай болж байгаа жүжигчин шүү дээ. Тэгээ постэр нь бас айгу анхаарал татал үүний яадаг кино юм бэ тэгэл үзсэн. Кино үзээ анх төссөн анхны сэтгэл ч юм уу нэг юм ямар санагдсан бэ киноны үйл явц ч юм уу. Ер нь яа юу болох вэ гэж бодвол байсан. Өөд байхгүй гэх юм уу? Үйл явдлууд нь. Тийм. За кино бол маш сонирхолтой кино ба. Тэгээ манай бас үзэгчдээ солонгос кино үздэг үзэгчд байх юм бол бас энэ киног үзээрэй гэж зөвлөмөр энэ бас гоё кино болсон байлээ. Тэгвэл ямарсан энэ бэлдээ тавьсан байгаа таньгаа хэсэг киноныхаа хэсгүүдээс үзээ. Тэгээ хоёлаа киноныхаа талаар гоё ярилцаж явъя. Заяа. За энэ хөвчийг зүтж явлаа. За тэгээ эхний хэсэг. За энэ кино маань бол бас тав гэнэс мэдээлэл фактууд гэхэд бол ихэд бол гаснаас хойш бол нэлээд бас шуугуулж тэгээд ашиг орлогоор нийт 2 сая 116 мянга 112 долларыг олсон. Мундаг кино болсон байгаа. Тэгээд вебтүүн дээр бол бас үнэлгээгээр бол араас 828 гэсэн үнэлгээ аваа. Маш өндөр үнэлгээ авсан тийм кино байгаа. Тэгээд ихэд бол ийм та кино үзэхээс өмнөөс нэг үнэлгээнүүдийг харж байгаа. Тэндээс бол яг гоё муухай кино болоос гоё муухайчтай шинж жоохон сонирхолтой ч юм уу те. Би л нэг киноны үнэлгээ харж. Би бол үнэлгээг харж байгаа л ер нь бол 6-аас доош байл үз. Гомдөө. Сүртэй те. 6-аас доош баш. За тэр хоёлаа кино хэсэгт эхэлцгээе. Их хэсэг. Энэ кино бас кино маань нэг 10 жилийн те найз нөхдийн талаас те гардаг. Чи 10 жилдээ ямар хүн байсан бэ? Би 10 жилдээ юу? Би ингэж хэлдэг байсан уу? Би энэ дээр яг нэг юм хэлье гэж их боддөг юм аа хүмүүсээ. Би ингээд уул 10 жилдээ би хинийгт дээрлэж үзээгүй заяа. Бүр хинтээ ч ингэж за муухай харцчихсан байж магадгүй. Гэтэ хинийгт дээрлэж үзээгүй. Тэгсэн хэрнээ хүмүүс надаас айгаад байдаг гэсэн. Надаас болоод нэг охин ингээд бүр манай ангийн багш өрөнд уйлцсан суужсан. Тэгээ би гайхаад яа ингээд гэсэн чинь би дээрлэхсэн гэсэн. Тэгээ тэрийгээ би өөрөө мэдэхгүй. Ямар сони те. Тэр охин ч одоо гид гаш энэ өдөрсөлтгөөс ингээд. За ихэд бол киноны үйл явдал бол нэг юм ихөө нэг юм энд ч жоохон муугаа те нэг юм яг юм сургуулийн нэг юм лайтер хөвгтэй. Би нэг солонгост байдаг солонгос хүнээс асуусан аахгүй юу? Миний нэг таньдаг хүн солонгос бүсгүүтэй ингээд гэрэлж байгаа. Тэгээ би тэрнээс асуусан аахгүй ингээд кинон дээр ингээд юм дээрлэхэлтэй юмнууд амар их юм элбэг гардыг юм чинь одоо тэр нь ингээд бодит амьдрал дээрсэн байдаг учраас л ингээд гарч байгаа байлгүй дээ гэд тэгсэн чинь бүр киноныхоос амар гэд тэгсэн. Тийм. Ер нь бол солонгост бол энэ дээрлэхэлт гэдэг юм бол бүр энэ кино дээр тийм бүр шал өөр. Тийм. Шинэ багш. Чи ийм 10 жилийн сургуулиудаас ч юм уу явж ийм контент юм үзчихсэн үү? Үзүүлэлгүүд байдаг шүү дээ юм. 10 жилийн сургуульд очиж уучдаг ч юм уу тийм үү? 10 жилийнх биш нэг коллеж дээр очиж байсан. Баг ингэдэх чинь юм шин залуухан багш орж ирж байсан уу?
Хөрхэн залуу Монгол хэлний увс багш орж ирчихсэн. Увс багш. Увс багш. Энэ хэмдэ тэгээд энэ манай шинэ багш хөрхэн хитрхийн юм илдэг хүмүүс жоо дурггүй. Илдэг хүмүүс дурггүй. Хитрхийн юм байга энийгээд идэг хүмүүс ядаргаалтай шүү дээ. Ингээд ахаар амар хэцүү байдаг байхгүй харьцахад амар хэцүү тэрний орон зүгээр гоё чөлөөтэй өөрийнхөөроо тэгэл бодлоо. Тийш дээ чөлөөтэй. Ингээд байл хэцүү үстэй. Тэгэхээр чи бодит амьдрал дээр шал өөр бүсгүй ээжээж ингээд ажил дээр ингээд дүүр хэсгээд байдаг аа. Тийм амар хэцүү юм зовлон биш үү? Зовлон бас уу? Одоо болно. Хэцүү л ах л та тий. Нэг юм ажил дээр ингээд. Яг хөө тэгээ манай гол дүр жүжигч байгаа шинэ багш дадлахч багш болж байгаа тэгээд жинхлэхийнхээ өмнө гэл бас тий хичээж л байгаа зү. Солонгост ажил олдох хэцүү бах уу? Олцсон ажилдаа л одоо тунаад үтчихээ гэл хөрхэн амтан чадлаараа хичээж байгаа юм хэлэлгүй дээ. Яг одоо жигэнд үзэх хаалт үстэй тий. Чи санжина чи яг үзсэн биз дээ чи үзег юм уу? Үзсэн. Тийм. Энд одоо зүгээр 0 л байгаа. Тийм 0 наачуудыг жигэнд үзэх хаалт just нэг юм жоо шүт маяг юм байдаг шүү дээ манай гол дээр. Чи нөө жоо тийм шүт үгүй юу? Тийм ээ тийм. Чаа тэг шүт гэдгүү чигш. За. Иршүүд эмэгтэй гэхээр л заавал ингэж алцаад суугаад ингэж ингэж байдаг гэсэн хүүхчээс биш л дээ. Тэгтээ яах байх вэ чинь бас. Хинлүү бичээд байгаа юм. Нэг юм сэтгэлийн байгаа ч нэг гүйж чат байдаг юм байна миний бодлоо. Би тэгж ойлгох. Одоо эн чинь сургуулийн үнэн төрхийг хэлэх гэж байгаа зү. Тийм. Энэ хэсэг амар хэцүү байсан. Би энийг ерөөс үзэж чадахгүйсэн. За хэл энэ хэсэг тэгвэл үзэхгүй болчихлоо. Энэ ихтэй сайн муухай тий. За үзчихээ та. Үзчихээ. Тийм өөдгөө хүүхдүүд байдаг юм байна амьдрал дээр. Энэ хүүхдүүд байна. Би бас 10 жил тахт нэг юм сахилахгүй хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо сахилахгүй би ийм байсан гэж байна. Сахилахгүй хүүхдүүд бол байдаг. Гэхдээ ийм дээрлэхүү хүүхдүүд бол бас одоо бол нэлийн дэлгэрээд байгаа юм санагдаад байгаа надад. Эсвэл ажиллаа харахтаа манай дүүнер гэж болохгүй шүү. Гүү. Дэлгэрээд байгаа биш. Зүгээр одоо дээр үед бол ийм сошиалны хөгжүүг байсан байхгүй юу? Одоо хөгжсөн болохоор ил гараад байгаа. Тэрнээс биш дат хэлбэрээр бол бүх үеүүдэд ийм юмнууд байгаа. Бүр дээр аав ээж нарын үед бол бүр хүнд байсан шүү дээ. Хөөрхөн нэг хутан мотод тулгаа пүүз мүүзийн дээрэндэг ч мэрэндэг ч юм уу тийм юм бол өчнөөс сонсч байсан. Тэгэхээр тэр үед ингээ хин нэг имчилэг хийгээд зогсчих боломжгүй байсан учраас тэр одоо ил гардггүй байсан. Одоо тэгэнгүүт ингээл юу ч болсон стори тий лайв маяг гэдэг юмнууд ил гарцуулж юмнууд ингээ юм бол болтой болсон. Чи ингээ шүгэл үлээдэг хүмүүс бас айгүй их болцсон байгаа даа. Шүгэл үлээдэг хүмүүс үү? Одоо яг та ингээл энэ хүн энэ үед ингэжсэн гэдэг юмыг ингэж ил гаргадаг хүн зөрөгтэй хүмүүс их болцсон гэсэн. Чи дээрэнд үлжсэн хөхтөх та. Сүүл хэзээ дээрэнд үлсэн бэ? Ямар асууж байна. Дээрэнд үлсэн үү? Би дээрэнд үлсээгүй. Би зур уцаа алга болгочоо дээрэнд үлсэн гэвэл ярьч тийм үү гэж бодож ирсэн. Ямар амар. Эндээс яг энэ кинон дээр бас яг дээрлэхэлтийг бол нэлээд ил тод таарсан юм кино болсон байгаа тийм. Гол нь энэ чинь ямар ч айцсгүй байгаа тийм. Одоо юу гэдэг зарим кинон дээр бол энэ дээрлэх байгаа хүмүүс нь яг амьдрал дээр ингээл ийм хэрнээ яг даалт юун дээр муу багад гэдэг бол энэ нь бол угаасаа л муу багад байгаа. Шууд ил тод хүн харж марах юм бол үгснээ хармаар чамаг бас ингэ шүү гэж байгаа юм шиг тийм. Тэр одоо энэ кинонд тоглосон бол ер нь ямар төвдөр нь гол дээр юм. Амар боксч байдаг үстэй гэсэн чи яг үндэ. Чи спортоор хичээлдэг янз бүрийн боксинг ч юм уу юм хичээлж байсан уу? Би 7 дугаар ангидаа манай би нэг Солонгос сургууль сурдаг гэсэн аахгүй юу. Гэтэ Солонгос биш. Солонгос сургууль. Монгол Солонгос. Тэгээ тэрэнд бол нөгөө одоо ингээ биеийн тамир гэдэг шиг Солонгос сургуулийн яг үндсэн хичээлд нь ингээ таквондо гэж ордог гэсэн. Хятад сургуульд болохоор кунфу гэж ордог. Тэгээд би таквондо ингээд хичээлийн шугамар суудаг. Тэгээд хажуугаар нь дугуулан гарнаас зүгээр явдаг гэсэн. Тэгээд тэмцээнд орё гэсэн чинь ээж дэмжээгүү. Тэгээд за. Тэгээд зүгээр турах гэж боксонд явчихсан. Таквондо хичээлж исэн гэсэн үг юм ба шүү дээ, тий? Тэгэхээр ээлтэй мэд. Ер нь энэ манай гол дүр эмхтэд ч жоо төстэй ч юм ингээ байсан чи. Тийм айгуугаа юм шүүгэр царайтай байна шүү дээ. Тэгээ манай гол дүр багш амар бокс ч байжгаад. Йоо. Тэгээ манай үзэгчд бас энэ бас нэлээ амар спойлд жоо шинэ кино бүтэн үзсэн хүмүүс эсвэл үзээгүй хүмүүс байх юм бол яг
Яа зөв кино үзье гэх Look TV л манай Look TV-д манай тэгээ Brave Citizen гэдэг кино маань тавигдсан байгаа. Тэгээд бүтэн үзхийг хүсэх юм бол Look TV-гээс үзээрэй. Гоё юм асуух юм аач бэ. Чи ингээд ажлын контент хийдэг штэ. Тэгээд ажлын шаардлагаас ч юм зодооны хэсэгт орж ирсэн үү? Орж ирсэн. Ямар хэсэгс яг яадаг? Зодооны хэсэг биш үү? Зоддог хэсэг л. Зоддог хэсэг. Тийм. Хүн зоддог уу? Хүнгийн нэр хайна гэж. Хүн зоддог. Хайна гэдэг хүнийг 51 гэдэг хүн л зодсон юм шүү дээ. Амтан мэт. зогч мөхөө. Тэгэхээр Тэрнээс нэг юм ингээл үргэлжлүүлэн ингэж зодож ингэж өнгөх юм байхгүй зүг нэг цохиж унгаж юм. Тиймэрхүү хэсэг мэсгэл. Тэ. Төв nice гоё. Зодонч болохоор манай хөөхийн амт манай нэг бас нэг дэвшлүүлдэг хөөх. Одоо тэр нэг үйл явцыг харах гэж байгаа зү. Тийм. Санамсгүй явж байгаа мэдчихэж шүү дээ энэ манай. Тэдний сургуулиас ч байгаа хэвцүү байхгүй ингээд хүн болгоо ингээд дээрлэх тийм мэдсээр байгаа мөртлөө ингээд мэдээг өмшдөг хэсэгт те. Зүг. Кэн нүдэнд ингээд төө ингээд дээрлүүлж явж туслах. Туслаа шүү. Одоо шимаа багш одоо ингээд явчих юм бол зүгээр ажиллан амьдрал зүгээр болох ч байсан багтай миний бодлоо сэтгэл боддог байхгүй те. Зүгээр хаяад тоох өнгөц цол ажилдаа сайн багш болоод ч юм уу явах байсан баг. Харин тийгөө манай багш. Энд ч тэгээд энэ бүр энэ дээрлэхэд байгаа бүх чинь бүр найзлаад байгаа найздаа хүртэл дээрлэхэд байдаг үстэй. Ир энэ бүр цогтон гаж байгаа тэгээд. Яа. Тэнгиж ийлгүүл ер нь үлдэхгүй үстэй босхгүй үстэй яа. Аймхаа зогчоос юм. Тийм яа гидсэн тэгээд аим халамж ихээ яа. Аймхаас аим ш. Тэг. Аим хадуулжсэн уу? Хүн зөвхөлж ич зүгээр өөрөө явж байгаа. Тэгээд шууд яг чигээрээ төв гэж унаад. Яа өөрөө явж байгаа ягаад зүгээр чигээрээ төв гэж унах уу? Хүн ер нь. Гэхдээ юм нүг гинж хараач гэсэн байхгүй юу? Тэгээ хараач хөл тэгэлдээ шууд нүрээрээ төв гэж унаад. Тэгээ аймхаараа ягаад тэндэг манай найз зүрхээд аймхаар яадгийг бас ойлгодог мэддгүй хүүхдээс юм шиг. Манай шок гэж бид тэгээ хүүхдэд ажиллах гэдэг тэмцээд өөрөө өглээд гэж бодсон. Тийм тэгээс нэг өндөр намхан хүмүүс ялгаа юу гэхээр өндөр хүмүүс унахтай өндрөөс ундаг намхан хүмүүс намхаас ундаг болохоос босоод тийм. Тэгээ намхан хүмүүсүүд өндөр чи ингэж ундаг. Тийм яадаг шүү дээ хэцүү те. Хэцүү. Хэцүү энэ жоо хэцүү энэ нэг үзмээргүй наа. Тэгэхээр голоор нөөж үж байгаа хэсэг нь аюу хөөрхөлтэй манай багш ингээд энэ бол гар утасны реклам юм шүү. Би ингээ контент хийдэг болсноос хойш ингээ кино минь юм үзэхээр ингээл за энэ тэрний реклам ороод ирчихлээ. За энэ энийг сурчилчлаа гэж тэгэж боддог болсон. Мэргэжлийн онцлог, мэргэжлийн өвчин гэх юм те. Би өөр өнцгөөс надад болж байгаа. Энэ сэтгэхээ болсон. Нодлаа гэлээ. Яриалаа. Тэр гэж гоё биш шүү дээ. Сэргэлэн те дондоо нь орж ирээд юм болоогүй юм шиг хөөхөн манай хүүхд манай залууг те аваад болдог. Шүү. За ингээд явж байгаа баа ингээд хараанд нүртэж байгаа юм да. За тэгээ байжсэн чинь энэ гадаа тэгшим аав энэ бас манаас нэг гол дээрийн багшийн өмнөх түүхнээс жоохон гонигтай те жоохон хэцүү те. Гэр бүлээ хамгаалах өнгөний төлөө ялагдчихдаг байна. Нэг тийм бат чи хэрэг чав тийм байх тохиолдол ч тийм яг юм гэр бүлийнхаа төлөө ингэ тийм өнгөний эсвэл карьер нэг ирээдүйн төлөв бол алийг сонгох гэсэн бай. Хүн жоо хэцүү асуулт суучих шиг бол те. Мөнгө ирээдүй те карьер. Яг гэр нэг мөнгө олох бол гэр бүлээ ингэ гэр бүлд ингээ бүр юм хэцүү бүр юм хатсан шалан болоод орсон байна. Тэгэл гэр бүлээ сонгох байлгүй. Тийм. Тэгээ чи аав нөхөр хамтан тэгээд яг тухайн үед тэрнээс нь болоо оролцсон байдаг шүү дээ. Тэг чи миний охин биш энэ тэгээд бас жоохон зөрхрөө. Аав нарын хатан өгнүүд бол айгүй зөрхрөө ордог өгнүүд. Ээж нар бол байнгын нөө жав гэдэг болохоор ингээд айгүй. Үгүй тийм шүү дээ. Ээж баа гэдэг. Тийм ээж бол байнга ингэж өнгөлдөг учраас одоо өгн ингээд нэг тийм хүн тусгай болчдөг ч гэх юм уу. Одоо ээж ч үзчихвэл ээжтэй хандж хэлэх юм. Тэгээ ээжийнхээ хэлсэн өгнүүдийг ерөөсөө хүн дээр тусгаж авдаг л гэж хэлж байгаа. Ээж маань ээж шүү дээ. Нүн аав нар ч юм болохоор юм чимээгүй байж байгаа нэг даацтай үг хэлэхээр тэр нэг эрэгтэй хүмүүс ч юм уу юм тамирчин хүмүүс ч юм айгу хүн тусах. Одоо ингэ чамд урам урч байна гэл аав нь. Яа. Яач яг. Аавсаа тийм үг сонсвол амар өстэй.
Хэцүү. Цаха. Солонгос кинонд дэр тийм ингээд юм карьертэй явж исэн хүмүүс карьераа алдахаараа ингээд нэг юм шарсан дахианы газар ажилладаг юм тийм. Хамгийн байж болох бол. Ер нь ихэнх кинод жоо тийм байдаг тийм. Андаа ингээд яг шарсан дахианы газар ажилладаг аавтай. Тийм их тийм. Солонгост очиж юм шарсан дахианы үзсэн гэсэн. Гоё. Үзсэн тийм. Үзсэн гоё. Гоё юм аа. Гоёшаа. Тийм контент одоо шинэ кино тоглож лөө? Кино тоглож. Контент дэс ч яг арын багт ажиллахад ямар байдаг ч одоо шинэ юм хүл явдлууд ч юм үзэж байгаа шүү дээ. Ажил үзэж байгаа. Тэгээд тийм нэг юм байдаг шүү дээ. Инээд ордог шүү дээ. Бүүндээ инээгээд эхэлдэг. Тэрийг яаж зогсоодог байсан тий? Нэг юм зогсолтгүй инээгээд байдаг шүү дээ. Яг бичлэг хийхэнгүүт инээгээл. Тэгж инээж гаргасан контент амар сайн явдаг шүү дээ. Контент бол яг уур амьсгалаас бүр ингэж үүсдэг байхгүй юу? Тэр чи одоо ингэж одоо юу гэдэг дотоод уур амьсгал нь гоё тэр хүмүүс нь өөрсдөө юм гоё байж иж ингэж контент ингэж хүмүүст хүрдэг. А кино ч юм бол яг ингэж загнуулж те ингэж ийм serious нөхцөлд бол ингэж кино сайн явна гэж би бол ойлгож байна. Яг гэвэл би дандаа л ингээ хүмүүсээс сонсоход найруулагч нар айгу ууртай хүмүүс байдаг. Тэнгүүд манай камерны ар сууж байгаа хүмүүс чинь ингээ инээдсэн зогсож байдаг байхгүй. Тэгэл бид нэр те би эндээс царай мутаа гарчлаа. Эндээс бич гэл тэх юм бол тэр болно. А кинон дээр бол тийм байхгүй шүү дээ. Чинь маш олон хүмүүний бүрэлдэхүүнээр бүрдэж байгаа. Тэгээд ер нь бол контент хийхэд бол ингээд шал өөр. Тэгээд бас дундаас нь ингээд нэг юмнуудыг бас бид нар өөрсдөө ингээд инээж юм ярьж байсан. Гэт энийг ингээс олчлох гоё юм биш үү? Гэт ингээд нэг өөрчлөөд гаргачих болно. Айгу чөлөөтэй байдаг гэсэн үг. Контент хийх чөлөөтэй байдаг тийм. Тэнгүүд кинон дээр бол яг ингээд текстнийхаа юу ингэж утга санааг нь зөрүүлж болохгүй шүү дээ. А бид нар бол ингээд битсэн зохиолоосоо бол утга санааг нь өөрчлөө шал өөр юм гаргачих боломжтой. Шал би бас яг тэгж бодсон байхгүй. Кинон зоог авалт юу надаас тохиолчлээс л та яг зоог авалт эхлээд ингээд бичлэгийг эхлэнгүүт жоохон инээгээд баазганаад тэгээ байсан чинь нэг дэлгэв загнуулаад бүр яг бүр ингээд юу инээх болчихж байгаа юм шүү дээ чи бүр ингээд тийм айсандаа жүжиглэх шаардлага хөлс мүс гэж гоож моочоод ингээд тийм байдалд очсон. Тэгээ нэг киноны парабонд орж үзчихсэн. Тэгээд тэгсэн чинь ингээд би чинь анх удаа орж би мэрэгжлийн хүн биш шүү дээ. Тэгээд орох гээд ингээд айгүй дармаадлаа ингээд инээгээл ингээд орсооч бүх дөөдөөс ингээд муухай царай гаргасан. Би шууд ингээд айгаад тэдсэн чинь намайг юу сул цамцаа тайл. Йой. Одоо бодвол би хааг нь харах гээд байгаа юм мэдгүй те би гайхаад цамцаа талаа бодолтой ингээд яасан чинь хин ч өөдөөс надад өөдөөс хин ч инеехгүйсэн. Тэгээ би айснаасаа болоод амар сайн жүжиглээд гэж байна. Айснаас болоод энийг ингээд муу хийчих юм бол бүр хаг загнуулах шинжтэй гэж бодвол би ч өстө бүр үгүй байлаа ч гэдэг амар жүжиглээ. Тэгээд гол дүрийг авсан шүү дээ. Тийм үү? Тийм. Кино юу? Тийм. Тэг кино тоглож байгаа юм уу? Үгүй. Тоглолцсон юм уу? Болцсон тэр кино. Ёо. Уг нь миний бас нэг мөрөөдлийн маань нэг хэсэг кино тоглох боломжтой тийм. Тэгсэн чинь тэгээд бурхан цаанаас нь болоо миний. Тэгтээ тийм боломж байх. Чи кино тоглохыг үл яг ямар төр тоглохыг хүсдэг вэ? Ямар кино жишээ аимшиг ч юм уу трейлер. Аимшиг кино тоглохгүй би хайр дурлалын кино. Ваа. Яг романтик кино юу? Тийм. Романтик киноны гол дүрт. Дажгүй залуу. Нөгөө залуу дажтай байвал бас жүжиглэхэд хэцүү юм даа тийм. Тийх их тийм. Кино хүмүүс хөлгөтэй. Бас энэ солонгос кинон дэр хүмүүс ерөөсө толгоогоо хайрлахгүй. Би биенийхээ толгоор амар хамаагүй зохино. Тэр инээж байгаа л толгооргоо зохилцоод идэв юм. Мөгдөг зохицуулахгүй шүү дээ. Толгой мөгийн шүү дээ. Энэ хүн айр азгүй байгаа хгүй. Энэ үедээ таарчдаг яг нэг үед. Яаж ч мэрэгжлийн бокс ч юм байсан те. Харин тийм. Йой. Йой. Гэхдээ өөрөө ийм амар авьяастай багтай. Энд чинь ер нь жүжигчид чинь кинонд зориулж бас тодорхой хэмжээний бэлтгэл дасгал сургалт хийж байгаа л та. Хүлмэл бол амар дэвш хааж те. За ингэ шийдчихлээ шүү дээ. Одоо яг зодооны сүлнэс. Зүйлийн төлөө тэмцэхээр шийдлээ шүү. Шатагаас. Трас. За.
Эднэр тийг сайн энийг нөгөө яаж энэ олж очоод. Окей. Кино л та. Амар том газар нэг олно гэж байхгүй сте. Харин тий. За одоо манай багш яг бахан хандл сайхан зодтолдог өстэй энэ дээ. Стрессээ тайлтлаа. Эднэр тэгэл ингээл сайн байнга зодлогдсон байж тий. Амьдралынх нь ерөөсөө ингээл хийх өстэй нэг Зотон зохион. тийм ингээл төлөвлөгөө нь ерөөсөө ингээл өдөр тэрийг дэрлэхэж орой тэдвэртэй зодлоо. Энийг байсан. Яг энэ Жохоо сэндээс энэ. тий. Найр чинь тэгээд л гэсэн баг. Эсвэл манай найр зүжигчөөр л Гिचэлтэй. Гिचэлтэй. Гэж усараа тгийг баг. Найрлагч л гэсэн. нэг мяу гэдэг уусчих. Чи юм бэ? Гэсэн. Мяу. Манай энэ залуу бол хараа өөрөө зодтолдог тах шүү тий. Энэ ч нэг юм тавилттай юм явж байгаа штэ ингэж одоо бэлтгэл. Одоо бодит амьдрал дээр нэстэй. Одоо эрэгтэй үйл болсон зодтолдож үтсэн л байж таараа. Яг үнэхээр нэгэлжий гэдэг зодоо юм болд юм уу өөр хөлт юм. Хараа өөр л зодтол та ингэж юм бол. Ер нь их болтохгүй дээ тэгээд барилцаал тэгэл нүдэлцээл тэгэл тэгэхгүй айл нэг нь тэгэл нэг ялалт байд. Одоо ихтэй бас зодсон гэж ярьдэн штеп. Тэгэхээр одоо тэг яг газар ингээ Газар хөвцнөө нь ялагдчихж байгаа гэсэн үг. Тэр нь бол тийм ээ. Болио гэж хэлэх юм уу яа? Юу яах гэсэн бол. Манай гол дүр ихтэй 6 сарын турш бэлтгэл хийгээд тийм мундаг юм зодооны одоо сургалт мөргөлтөнд суугаа тийм 6 сар бэлдээд тийм кинонд бол бүтэн ерөнхийдөө бол орон тоглогчтой бол тоглолттой орон тоглогчнууд ерөнхийдөө бол 20% л биелүүлсэн юм байна л да. Тэр нь аягүй мундаг байна тийм. Тэгэхээр чам одоо кинонд тоглоод зодооны бэлтнийг 6 сар бэлдэж чадна сте. Чадна шүү дээ. Тэр чинь бас хажуугаар нь гоё бие мэт болчих юм шүү. Гоё бит болно, гоё бэлтгэл бэлтгэл болчих болно. юм шүү. Уусаа Уус тэгэл аюул бэлтгэл хийх бах юм гэдэг чинь кино. амар өндөр цалинтай заяа. Аа. Бүр маш өндөр ингээ бүр амьдралаа ингээд одоо юу гэдэг ингээд Өөрчлөх хэмжээнд 20 жил ингээд маш сайхан аваа явчихаар хэмжээний их цалинтай. Тэгтээ 200 кг болох хүртлээр тархлах тийм киноны санал ирэл тоглох юм. 200 кг. тэгэл тоглолтонд 200 кг ч аим штэ хамаг би өвдөөлөхлээ шууд 200 кг ингээд хөдөлж чадах байлна штэ. Гэтэ 20 жил амьдрахаар хэмжээний маш гоё цалин салбар болж байгаа. Тэгээ кинон ч гэсэн үнэхээр гоё nice кино. Чи гоё наа чи яг хэцүүлтэй 200 кг руу таглана гэдэг чи өөр аим бас хэцүү ажиллаж өдөр болгон идэл хөвтөх юм бол хүн бол нэг 2 жилийн төцөл 200 кг болох юм ядлаа. Эсвэл үгүй болов. Бис мэдгүй л та. Би ч тэгээ аюу хатаа. 200 гэж бодсон шууд 2 болсон. 2 жил. 100 байсан бол 1 жил гээ. Яасан хэцүү мэ та. Яа чи хэцүү асуу. Манай үзэгчдээс доцоос бас бодоод үзээд комент хэсэгт бас бичээрэй. 200 кг төлөө 20 жил те 20 жил амьдрах цалин гэж үг нь 200 кг болоо кино тоглоо гэвэл тоглоно үгүй гэдгээ доо бичээрэй. Манай багш өгөн мундаг ингээд олимпик ирэх мэх аваад мундаг болгож ирсэн. Яг тэрнийх шиг ингээд мөнгөний санал тавиа те. Гэтэ энэ Мөнгө бол бас аим. яг өөрийнх нь хүсэл байсан юм. Энэ үү? Аавынх нь хүсэл байсан юм шүү. Үгүй шүү дээ. Аавынх нь хүсэл болохоор охиноо олимпийн наадамд юунд оруулаад тэгээд ингээд Энд чинь өөрөө багш болох би чинь багш л болох хүн гэдэг. энийхээ дараа л багш болохгүй л яц юм шүү манай биологи жил болсон. Яг заримдаа нэг эцэг ихнэр бас нөгөө хүүхдийнхээ ингээ хүсээгүй байхад нэг спортоор хичээллүүлээд ингээд бас бүр хитрхийн ингээ шахаад нэг сэтгэл зүйн дарамт өгöd өгдөг тохиолдол байдаг л та. Тийм хүн байна. Тэгээ өөрөө яг үнэхээр тэр спортоор явахыг хүсэхгүй. Яг өөр юм хүсэж байдаг. Тэнгүүд ингээд аав нь өөрөө яг тийм хүн байсан учраас хүүхдээ бас яг тийм хүн болох гэж. Яг өөртөө ахлан болох гэдэг үү? Тэгээ хүний амьдралыг бас тэгж байна. Энэ өөрөө хөргөлтнөөс амар сайн байгаа юм. Үш. Яагаад байгаа юм бэ? Шээч юм. Эвгүй харагдчихдаг гэж. Болохгүй ч нэг гэж. Үш. Үш. Яагаад? Ой. Бас эвгүй зурггүй шүү. Гойлгоч тийм малгай юм. Амар. Сан сэтгэхгүй дэвтав шүү. Тэг ингээл юм наадам мадмаараа ингээд багштайгаа зодтолтыг хин амир үзгээд. харин эвэлтэй багштайгаа. Энд тэгээ сургуультай нэг муурны масктай үнийг амир додсон бодсон гэж цоохол татсан. Тэгээ цоохлынхаа юунд шар нүдлөөд тэгээ шууд дивжин дээр зодтолт хийгээд гэж байна. За ингээ манай огшоод тэ
За одоо шийдэж штэ. одоо л юу наалах юм бэ те. Би нэмбэ гэдгээ мэдэрчлээ шүү дээ сая. Одоо тэр нэг тулаанч байсан үе нь орж ирж штэ. Шийц. Тэгээд Зүгхэн. сайн ихтэй талаараа. Нэр чи. Яа тэр нэг дээдлхүүлдэг гэсэн залуу. Тэгээд явсан чинь нэг яг хин гэдгийг таниад багшаа гэдгийг мэдээд Энд чинь амиа орлох гэж зогсож идэв штэ. тийм техникний дэвтэр авах Тийм би чиний төлөө чамайг би хамгаална чамайг яа нэг тийм ингээд ихтгэл найдар болсон үргэлж. Тэгээ одоо яг тэрсэн чи яг багшаа гэдгийг мэдээд бас ингээд киноны яс гоё тийм сэтгэл хөдлөсөн тийм. Энэ киноны найруулагч нөгөө өмнө болохоор ингэ баримтат кино хийдэг гэсэн байгаа байхгүй. Тэгээ энэ киног хийснээс хойш ихэд бол манай найруулагч болохоор ер нь жоох хэцүүлэгтэй кино хийсэн байна гэд шүүмжлэгчд бол нэлээд тийм шүүмжлээд байгаа чи. Тэгээд энэ киног хэцүүлэгтэй болсон гэж бодож байна уу гэж бодож байна та. Хэтрүүлэгтэй болохын хувьд бол болсон. Аа. Гэтэ тэгээд энэ чинь тэгээд хүнд харуулахыг хүссэн юм аа хийж байгаа гэсэн үг үстэй кино юм чинь. Тэгэхгүй ингээл дандаа хүн бид нэр ингээл дандаа л бодит амьдрал үзээд байвал бас утгартай шүү дээ. Жогон фэнтези бас тийм. Тэгээ Avengers Center ч гэсэн аим шиг хэтрүүлэгтэй гэдэг. Дэндүү хэцүүлэгтэй. Нэг гин шиг хүнийг авах гал зүгээр тэр хотоо сүрүүлээ ичдэг үстэй. Тэр кинонд дэр чинь. Энд тэгэхээр бас хэцүүлэгтэй хувьд бол хэцүүлэг бол байгаа. Тэр найруулагч нь бол яг уу ийм бодит амьдрал дээр юу болдгийг бол баримтат кино хийдэг байсан хүн юм бол бодит амьдрал ямар вэ гэдгийг мэддэг хүн байгаа даахгүй. Тэ бодит амьдралтай ойрхон кино хийж бол чадах хүн байгаа даахгүй. Гэхдээ жоохон өөрийнхөө хэм маягийг өөрчлөе гэж бодсон юм болов уу? Эсвэл ингээд одоо ийм байвал ямар вэ гэдэг юмыг харуулахыг хүссэн юм болов уу? Эсвэл хүмүүс ийм болж шүү гэдгийг харуулах хүс. Мэдгүй ямар ч ингээд өөрийнхөө хэм маягийг өөрчилсөн юм шиг л санагдлаа. Энэ киноны найруулагч нь өөрөөс аав хүн л дээ. Тэгээд энэ киногоос нэг юм бас энэ киног гаргасан бол энэ киногоо нэг нь шүглүүлж байгаа гэдэг тийм хүмүүс ингэж уриалж байгаа тийм ийм болдог шүү тийм шүү гэдгийг харуулсан юм байна. Аюу гоё. Мундаг найруулагч. Лайк. Найруулагч танд баярлалаа. Гэнэ тэгтээ эрэгтэй эмэгтэй хоёрын зодод шинэ энэ хоёрын зодооноос манай ингэж цохиулвал хүн босхгүй зү баг би бол тэгж хараад байгаа. Аим өсөж болж ирэл нүүрлүүн чигээл тэгээ босч ивэл хэлтэй тусмсаа. Тэгэл энэ ч одоо саяны дээр хэтрүүлэгч. Хамаа маамаа юм хоо өсөцсөн байгаа ч тийм. Тэг. Толонда кинон дээр хөвчлэн задуулж байгаа цүүлэн заддуултаа байлчих. Тэр нь тэгэл. Тэгээ ялагдаал тэгэл нөгөө шүтэн бишгч нь үгүй энэ төр гэл байдсан нөгөө хүн нэг хөхүүлэл дахиад хуцаад хуучны юм бодвол хүч орвол тэгэл зодоол ялаал туусна. Йой. Аав нь хүртэл тэнцсэн. Нөө ялагдал эхэлж байгаа тийм. Тэгэл айж байгаа л. Яа ингээ босхгүй. Би бол босхгүй. Санийхын ихтэй бол тийч босхгүй зү. Так зэч нэ дуусаа. Ингэж өшөөлүүлж энэ тийч төсөөлж байгаа юм. Яа. Энэ ингэж болохгүй шүү guys бас тийм. За тэнгуут манай гин тухай ёо. За. Мөн амар техниктэй байхгүй. 6 сар бэлдсэн гэдэг нь бол яг харж байгаа юм дээс тийм. Уусаа бэлтгэл хийж юм сургуулахгүй бол шууд ингээл ороод ингээл тоглож чадахгүй л. Тэгэхээр жүжигчин хүмүүс амар их хүч хөдөлгөөн авдаг байна. Нисцэн үү? Тэшгэлт. Йоо. Одоо тэр нэг юмдаа ингэж нэг хойш олж идэж тогтгол яадаг. Санхын бас нэг ямар сайн юу шүү. Их яг ингэж өшөлж үзмээр. Яг ийм толон бодит яг бодитоос одоо энэ хүмүүс шиг үзмээр байна. Яг жинхэнэ толон аа. Тийм. WWE шүү дээ нэг нохоо зодоо гэдэг шүү дээ. Мэдхөө WWE. Хонор зодтолтой. Биш нохоо биш. Монголоор л тэгдэг та. Юу WWE гэдэг нэг юм бүх барилтаа юу гэх юм бэ? Мэргэжлийн барилтаа ч гэх юм уу? Юм шоу гэдэг мэдхөө.
Монголд. Монголд ш. Аа за. Математик Аа тийм байдаг. нөгөө нэг юм бас юм баг магтай гэсэн ингээд нөгөө юм худлаад жүжиг зодтолтод байдаг. Тэр үздэг. Би тэрийг үзэх яваад байна шүү дээ. Гоё. Ягаад ч могшоод байж тэрийг би нөгөө эмгтээчүүдийнхийг нь үзчихсэн үү? үзчихсэн. Тэр нөгөө хин бэлэний алдартай хүүхнийг мэдгүй. Нэг багад хэлсэн. багаа тайлцсан. Оо. За ингээд бол манай багш бол өөрийгөө таниулаад тэгэхэд манай багшийг гэдэг бүгд мэдж авлаа. Энд чинь бас багаа тайлж бүртээ амьсгаа авч зодтолдохгүй бол энэ чинь хэцүү шүү дээ. Бас Амьсгаа дэдэхгүй амьсгаач байгаа шүү дээ. Энэ жаавс нөгөө дагалдан баясаад байдаг охин нь чаавс нөгөө дэмжиж шүү дээ. тийм ч одоо арай л эцхий байсан юм аа манай залуу тий. Хөрт өстөө хөрж байгаа байхгүй яг одоо энэ. Гэтэ ингээл ганцаараа бол хин чиш гэдэг нь энэ дээр харагдаж байгаа байхгүй. Найзууд нь хүртэл нөгөө талд орчиж байна. Тэгэхээр энэ хүн ямар ч найзгүй ер нь ингээд ганцаар маш ганцаардмал Хүн болж хөрж байгаа байхгүй тий. Ер нь анхаасаа л тийм байсан байгаа байхгүй тий. ер нь юм ямар ч найзгүй хүмүүсийг би бол өөртөө нь асуудал байна гэж боддог. Хамт олон дунд дуусч чаддгүй ч юм уу ингээд хүнтэй найзалж чаддгүй тийм хүмүүстэй ингээл хүмүүсийг шүгээл яваад идэв штеп. Тэгэхгүй ингээд өөртөө нь яагаад асуудал байгааг бодож үздэг юм болоо. Яагаад найзтай болж чадахгүй байна. Яагаад энэ хүмүүс донд орж чадахгүй байна гэдгийг бас өөртөө нэг тунгаан бодох хэрэгтэй шүү хүмүүсээ. Айгу би гэдэг хүмүүс үү тий. Тэгээ сайн бодоорой хэрвээ чи найзгүй байвал. Хэрвээ Тэнтэй найзлах чинь тийм хэцүү биш шүү дээ. Яагаад өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэлгүй аа. Тэгэхээр сүүлийн хэсэг, дулаантай хэсэг. Энэ хэсэг ингээ би паузлчоо. За, би бол ингэж бодох. Ингээд дуусчихвал аяа гой санагдаад байгаа. Үзэгчд бас тэ төсгөлийн хэсгийг үзэх юм бол Look TV л болоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд кино манаас таарсан гэж найдаж байна. Тэгээд амжилтанд яа кино хэрэг санагдсан байв тэ гоё байсан уу? Сонирхолтой. Би ч нөгөө киног айгу ярьж үзэх дуртай. Тэгээ ингээд тэр тэгчлээ энэ ингэчлээ энэ бас манай яг ээж мэж эмээгээсээ өвлж ирсэн юм шиг байна. Нэг найзтай кино чичтэй ямар эмээ шиг кинод тийм байдаг. Тийм арай л гэдэг үү? Жог хэцүү юм те. Үйл явдлыг ингээд ярьж үзвэл бас гоё штэ. Эмээх чинь. Гэвч тэгж үзэл кино театрт л үздэг шүү дээ. Кино театрт бол тэгэхгүй штэ. Кино театрт бас тэгж үздэг хүмүүс амар байдаг шүү. За тэгээд төгсгөлээс бол үзсэндээ үз гоё аюу гоё төгсдөг гоё дуустдаг кино. Тэгээд энийг үзхийг хүсэх юм бол Look TV-гээс таагүй үзээрэй. За тэгээд ер нь өнөөдрөөс урилгыг авч те үлцээж хамт гоё кино үзсэн. Танд баярлалаа. Эсвэл төгсгөл бас хэлэх юм байна. Би тэг яг энийг өмнө нөгөө нэг үзэхүү яах вэ гэх нэг найзтайгаа бодоод зүтсэн байхгүй. Тэгээ үзээгүй. Тэгээд тэгсэн чи яг энэ нөгөө ингээ санал тавиад тэгээд тэгсэн чи энэ кино ороод ирэхээр нөгөө кино ч за үзээ гэдэг үзсэн. Тэгээд гоё кино үзсэн баярлалаа. Урьж оролцсонд баярлалаа. Тэгээд лайк, шеэр. За тэгээд манай Look TV-ийн YouTube сувгийг subscribe хийх битгий мастер үзсэн хүмүүс байх юм бол лайк дагаа битгий мастер, share хийх битгий мастер. Тэгээд like and subscribe to channel Look TV channel. Энэ доор гацчих чинь видео гацчих чинь. Энд доо. Энд доо гацчих чаа тэгээд ахлан баярлалаа. Баярлалаа.